Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ногоон бүс гэж нутгийн удирдлагуудаас тодорхойлж байгаа 11-р хорооллын газраас ард түмний хайрлын намын дарга гүн далай чадaltaй надтай нийлээд газар аав чадалгүй жацах царайтнууд нь гэртээ харгиж иргэдийг доромжлохын зэрэгцээ уриалсан. Телевизийн эфирээр Эрдэнэтийнхнийг газартай болгоно гэж хэд давтан ярьсан гүн далай өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтийн хэсэг иргэдийн хамт хэвлэлийн баг хурал хүртэл хийгээд амжсан. Харин энэ асуудлыг хэрхэн шийдвэрлсэн талаар аймгийн засаг даргын орлогчоос тодрууллаа. Дээж иргэдэд газар шаардлагатай байгаа. Шаардлагатай байгаа газрыг ойрын хугацаанд одоо яаж шийдвэрлэх үү гэдэг арга зам хоёртоос тохиролцсон байгаа. Тэгээд одоо дундын суурьшлийн бүсүүд, зарим одоо боломжтой байгаа газруудыг бас одоо судлаж үзье гэсэн. Үнэхээр Эрдэнэтийн тухайд бол одоо 10,000 хүний газартай болгох тийм газар байхгүй байгаа юм л да. Тэр нь бол одоо үндсэн хуулийн өөрчлөлт хэрэг орчвол хот маань хот гэдэг статустай ороод ирэх юм бол бидэнд бол боломж нь бүрдэх ийм нээлттэй болох учиртай. Ийм л юм байна. Тэгээ энэний одоо юу энэ дээр л бас жаахан хийс улс төр болол явсан. Тэгээд одоогийн байдлаар бол одоо ойлголцсон төвчөнд орсон гэж болгож байгаа. Эрдэнэтээс газар авахаар 10,000 хүн хүсэлтэд ирүүлжээ. Гэвч газрын хүрэлцээ хомс байдаг учраас шийдвэрлэхэд бэрх байгаа юм байна. Харин маргааныг таслах үүднээс Булган аймгийн удирдлагуудтай дундын суурьшлийн бүс байгуулах талаар хэлэлцжээ. Мөн Жаргалант сумандаа иргэдэд газар олгохоор дэд бүтцийн ажлуудыг хийсэн байна. Хот аймаг байдаг. Уг нь үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болчих юм бол бидэнд газар нутгийн хувьд бэрхшээл багасна. Аймаг болохоор газар нутггүй аймаг байдаг. Тавд одоо харахаар ингээд эндээс Эрдэнэтийн зарим хороол одоо гэр хорооллын хорооллын дундуур хоёр гудамж нэг талд нь Баян юу Булган аймгийн Бугуут сум байх жишээтэй, Булган аймгийн Орхон сум байх жишээтэй ийм одоо харьцангуй одоо тийм нөхцөлтэй байдаг. Тэгээ газрын хувьд бол их хомс байдаг. Харин Эрдэнэтийн иргэд ард түмний хайрлын намын дарга гүн далайгийн үйлдэлийг инхүү дүгнэж байна. Газар олголт бол хэцүү байдаг. Өгсөн өргөдөлтөд тэр тал иргэдтэй газар олгож чадахгүй. Ягаад гэвэл Булганы нутаг дэвсгэр дээр байгаа улсуудчуудаа бид нар чад. Тэгээ сая энэ үйлдэл бол буруу. Яаж ч утсан буруу. Тэгээ эн чинь амралтын өдрүүдэд тохоосон хагасаа өдөр байсан баг тийм ээ. Тэгээд эндээсээс би өөрөө Эрдэнэтийн ангатгч хүн л дээ. Тэгээ энэ чинь ангатгчдын 40 жилийн баярын хурал болсон. Тэгээ тэр хурлын дараагийн болсон юм байна лээ. Гэхдээ тэр үл яавч буруу. Тэгээ тэнд айшилж авирлж байгаа иргэдийн ч бас өөрсдийнх нь улсрын асуудал байдаг байх л та. Юм ер нь ёсороо зарчмаараа явуул сайхан шүү дээ. Тэр бас буруу юм шиг яагаад яачих вэ гэж бодож байна. Бас яг ард түмнээ бодож газар оронтой болгоё гэсэн сэтгэл нь яг байдаг ч гэсэн зөвшөөрлгүй газар тэгж дураараа загинж тэгэх бас тусгүй юм хийчихвүдээ л гэж бодсон шүү дээ. Газрын маргааныг шийдвэрлэхийн тулд нутгийн холбогдох албаныхан иргэдтэй 3 өдөр яриа хийжээ. Үр дүнд нь хуулийнхаа хүрээнд ажлын асуудлыг иргэдийн хурлаараа хэлэлцэж бай, Булганы удирдлагуудтай уулзаж иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхийг их тохиролцоонд хүрсэн байна.